Амрыг ирээ сонсогчдоо Сэтгэл зүйн хараал подкаст нь болсон бодтой гэмтэргийн талаар наривчлан дэлгэрэнгүй ярих учраас эмзэг мэдрэмтгий жирэмсэн насанд хүрээгүй зүрх судасны өвчтөе хүмүүс сонсохгүй байхыг зөвлөж байна. Манай подкаст нь гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олох зорилготой бөгөөд ярьж буй хэрэгүүдийн газар байршил, хувь хүний мэдээллийг тодорхой дурдахгүй болно. За сайн байцгаана сонсогчдоо манай подкастын 45 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн ярих хэрэг бол 2020 онд гарч исэн бага насны хүүхдийн амь насыг хойд аав нь хөнөөсөн харамсалтай хэрэг байгаа. Хэрэгээ ярьж эхлэхээс өмнө бас нэг мэдээлэл хүргэх гэсэн цагдаагийн байгууллагаас жил бүр гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх маш олон нөлөөллийн аян арга хэмжээг зохион байгуулдаг та бүхэн бас мэддэг бах. Энэ удаад 365 анхаарч хайрлаа айныг эхлүүлсэн байна. Мэдээж утга нь бол маш энгийн ойлгомжтой. 365 өдрийн турш буюу өдөр бүр үр хүүхдээ сонсож, ярилцаж, ойлгож, анхаарч хайрлаарай гэсэн үг. Тэгээ өнөөдрийн ярих хэрэг ч гэсэн бага насны хүүхдтэй холбоотой маш хүнд хэрэг байгаа. Ингээд шууд хэрэглэг орцгоё. Яг хэрэг гарсан үед бол хэвлэл мэдээлэл хэрэгслээр хэргийн талаар маш их мэдээллүүд гарснаас гадна харагдаж байгаа гэмтрэг үйлцэн этгээдийн зураг байгааз энэ зураг нь нийтэд ил болсон зураг. Тэгээ үүнээс өөр зураг бол ерөөсөө олдоогүй. Тухайн үед бол гарч ирсэн мэдээллээр Баян зүрх дүүрэгт 9 настай охин бусдын гарт амиа алцаа харамсалтай хэрэг 2020 оны 9-р сарын 19-ээс 20 шилжиг шөнө гарсан. Тодорхойлбол Баян зүрх дүүргийн 23 дугаар хорооны дугаар тоодод оршин суух 9 настай гэх охин гадны нөлөөтэй нас барсан байдаг. За үүнтэй холбоотойгоор тухайн үед бол албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад талигааж охины духанд хөхрөлт үүссэн байсан. Энэ нэрэгт холбогдуулан охины хойд эцгийг саатуулсан байна гэх мэдээллүүд гарсан байдаг. Тэгвэл тухайн үед яг юу болсон, хэрэг яг юунаас олж гарсан гэх мэт бодиттой их сурвалжтай мэдээллийг шүүхийн тогтоолоос та бүхэнд хүргэе. Холбогдсон гэмтэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Баттулга 2020 оны 9-р сарын 19-ний өдөр Баян зүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дээгсгэрт байрлах дугаар тоодод гэр бүлийн хамаарал бүхий харилцааны хүн болох дагуур охин 9 настай хээг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж дүүчин машинд дайрууллаа холт хэмээн гэдэс хевлээ тус газарт нь хөлөөрөө өшөглөн улмаар хохирогч 2020 оны 9-р сарын 20-ны өдөр нас барсан буюу хүнийг санаатай алах гэмтэргийг бага насны хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үеэлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэж бичсэн байна. За гэмтэрэг үйлцэн этгээд нь Монгол Улсын иргэн Баттулга 1984 оны 5 дугаар сард Сэлэн аймгийн Сүхбаатар суманд төрсэн. Гэмтэрэг үйлдэх үедээ 36 настай байсан. Эрэгтэй, дээд боловсралтай, иргэншил судлал, гадаад харилцааны ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажил байхгүй, Сэлэн аймаг Жавхлан сум 2 дугаар багт оршин суух бүртгэлтийн хаягтай боловч Баян зүрх дүүргийн 23 дугаар хорооны дугаар тоодод амьдардаг ам бүл 5 эхнэр дагуур 2 охин нэг хүүгийн хамт амьдардаг улсаас авсан гавьяа шагналгүй урд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Баттулга эхнэртэйгээ буюу Чимгээтэй 2016 онд танилцсан. Тэг хамт амьдраад 4 жил болж байгаа. Хамгийн том охин нь 11 настай хөгжлийн бэрхшээлтэй учраас бараг юм ярьж чаддгүй. Чимгээ өөрөө тоогооч хийдэг байсан. Тэг хэрэг гарах үед бол Чимгээ жирэмсэн байсан. Тэгээд ажлаасаа гарцсан байсан юм байна лээ. Үүнээс гадна гэмтэрэг үйлцэн Баттулга нь 2019 оны 8 дугаар сард арх согтууруулах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Чимгээгээ архины мөнгө өгсөнгүй гэх шалтгааны улмаас үснээс нь зулгаах, байшингийн хан мөргүүлэх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөө хохирол санаатай учруулж байсан. За үүний дараа 2020 оны 3 дугаар сард шар адны орчимд Чимгээг уртлын гэрийн залуутай янхандаа дайнаа гэх шалтгааны улмаас гурилын ил дүүрээр зүүн хүлийн гуй хэсэгт нь зохиж, үснээс нь зулгаан, чирсний улмаас усны тэргэнд зүүн хүлийн шилбийг нь зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан. За мөн 2020 оны 9-р сард гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагуур охин 9 настай хохирогч дунд охиноо бага насны хүүхэд гэдгийг нь мэдсээр ээжиж байх авч ирэхгүй удсан гэх шалтгаанаар машины хаалгаар савж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмтэргийг үргэлжилсэн үйлдэлээр буюу 2 ба түүнээс дээш олон хүнийг бага насны хүүхэд жирэмсэн болохыг нь мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн.
За мөн 2019 оны 2 дугаар сард гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагуур охин 11 настай хохирогч том охиноо хөгжлийн бэрхшээлтэй буюу биеэ хамгаалах чадваргүй бага насны хүүхэд гэдгийг нь мэдсээр ээжиж хурдан явж шээ хэмээн түлхэж улмаар баруун богтос буюу шууны ясны дунд хэсгийн ташуу зүрүүгийн хугарал бүхий эрэл мэндэд нь хүндөвтөр хохирол санаатай учруулсан 2019 оны 5 дугаар сараас 9 дугаар сарын хооронд дагуур охин 11 настай том охиноо хавирах хэсэг рүү зохиж эрүүл мэндэд нь хүндөвтөр хохирол тус санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндөвтөр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдэлээр хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг нь мэдсээр ээжиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үлдсэн. За мөн 2017 оны 10 сараас 2020 оны 9 дугаар сар хүртэл гэхээр бараг л 3 жил орчим гэсэн үг те. Энэ хугацаанд Чулуун овооны нийтийн байранд Баянзүрт өргөө 9 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэх энэ хоёр газарт амьдарч байхдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэрээ жирэмсэн гэдгийг нь мэдсээр ээжиж. За мөн дагуур охин 9 настай хохирогч дунд охин 11 настай том охиноо байнга зодож харгас хэрцгий хайрцаж догшин авирлаж тарчлааж буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж исэн байна. За одоо та бүхэнд шүүгдэгч Баттулга шүүх хуралдаанд мэдүүлэхдээ хэлсэн мэдүүлгээс нь та бүхэнд хүргэе. Миний бие прокурорын яллах дүгнэлттэй холбоотой чимгийн өгсөн мэдүүлэг болон бусад гэрч нарын өгсөн мэдүүлгүүдийг сонслоо. Миний зүгээс том охиноо гар руу түлхсэн гэж байна. Үүн дээр би хүл муутай болохоор нь түлхээгүй. Ааваа өмдөндөө би засах гээд байна гэхээр нь хурдан яваад би засах гээд цааш нь хөтөлж өгөөд явуулахад гараа эвгөө дараад унах шиг болсон. Тухайн үед ийм л зүйл болсон. Хамт амьдрах хугацаанд миний зүгээс алдаа дутагдaltaй арх дарс уусан үедээ хил амаар доромжилж зүй бус харьцаж байсан тал дээр зарим нэг зүйлийг хүлээн зөвшөөрнө. Нэг зүйлийг хэлэхэд зүй бус харьцаад дасгал хийлгээд босгож суулгаад байсан гэдэг дээр би өөрийнхөө хувийн зүгээс үүнийг үгүйсгэж байна. Миний зүгээс чимгээтэй амьдрал зохиогоод нэг гэрт орж хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ ад үзэж нүд үзүүрлсэн зүйл байхгүй. Би өмнө нь нэг эмэгтэйтэй Сэлэн аймгийн Сүхбаатар суманд 2004 оноос хойш хамтран амьдарч исэн. Мөн том охинтой адилхан хөгжлийн бэрхшээлтэй дагуур хүүхэд байсан. Би том охинд дасгал хөдөлгөөн хэрэгтэй гэдэг талаас нь өөр юмсэг хандаж байсан. Босод хүмүүс юу гэж хэлэх нь хамаагүй. Хамгийн гол нь энэ хүүхэд өөрийгөө аваад явчих чадвартай агаасай. Нэлцаасан гурил шиг битгий болчоосай гэсний үндсэн дээр зарим үед хатуурхах, хүл гараа хөдөлгөж босож суу гэдэг талаас нь хайрцдаг байсан. Том охин хавирга руу зогсон гэж мэдүүлсэн байна. Би үүнийг мэдэхгүй байна. Гэхдээ шар хаданд амьдарч явах үед том охин өндөр довжоотой байшингийн довжоон дээр 2 удаа дунд охин давхралтаж унаж исэн. Миний зүгээс энэ нөхцөл байдал дунд охины амь нас эрсдсэн талаар өөрийгөө өмгөөлж хамгаалахгүй. Үүн дээр миний буруутай үйлдэл байгаа. Эргэн тойронд байсан хүмүүс болон гэрч нар янз бүрээр л ярьсан байна. Эдгээр хүмүүс өөрсдийнхөөрөө мэдүүлэг өгсөн байх. Би үүнийг ойлгохгүй байна. Энэ хугацаанд технэр бид хоёр дундаасаа хүний өөрийн гэсэн 2 хүүхэдтэй олчлоо. Цаашдаа болж бүтий согтууруулах хундааны зүйл хэрэглэхээ болий. Би согтууруулах хундааны зүйл хэрэглэхээрээ элдв янзын хил ярианы соёлгүй байдал гаргадаг. Авиргүй зантай байсан. Энэ зангаа би өөрөө мэддэг байсан. Үүнийгээ засахыг хичээгээд явж ирсэн. Энэ зангаа засаж чадахгүй явсаар эцсийн дүндээ 9 настай охиноо үхэлд хүрэхэд нь өөрөө нөлөөлсөн. Надаас шалтгаалж нас барсан гэдгийг хүлээн зөвшөөрж байна. Би эхнэрээ өстөө дархины мөнгө нэхэж зодоогүй. Тухайн өдөр чимэг өглөө ажилласаа бууж ирэхдээ нэг залуутай хамт ирсэн. Тэр залуугаар машинаа янзлуулна гэж байсан. Тэр залуугийн нэрийг нь сайн санахгүй байна. Манай эхнэртэй хамт ажилладаг нэг хүүхний дүүн гээд нэг залуу ирсэн. Тэр залуутай хамт нэг пив аваад ирсэн. Би арх дарсаар яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Согтууруулах хундааны зүйл хэрэглэхээрээ би 2-3 хоног дампуураад уучдаг. Тийм учраас яах гэсэн юм бэ гэж хэлсэн. Энэ залуугаар машинаа янзлуулчих гэсэн тэгээ тэр залуудаа пив уужуулсан. Дараа нь тэр залуугийн эгчнгээд нэг хүн ирсэн. Тэр ихж ирээд би 0 орох гээд явж байхад нөгөө залуу том охин дунд охин хоёрыг өвөр дээрээ суулгаад аав нь миний охид гэж сууж исэн. Би тухайн үедээ согтуу ухаанаар чимгээр ууралсан. Юу нуугаад байгаа юм? Эхнэрээ байшингийн хажууд сууж яхад нь гар биш хөлөөрөө зогсон. Үүнийг хүлээн зөвшөөрж ийн шалтгаан нь архины мөнгө нөхөөгүй. Тэр залуу зүү бус үйлдэл гаргаад 2 хүүхэд өвөр дээрээ суулгаад аав нь миний охид гэж сууж ахаар нь 2 охины эцэг нь юм уу гэд зогсон. Дараа нь шар хадан даахтаа хөл рүү нь гулуузаар зогсон гэдгээ санахгүй байна. Нилээ зогцсон байсан. Маргааш өглөө чимгээ надад хэлжсэн чи өвчтөр намайг чирээд миний хөлийг шалбалчлаа гэж хэлсэн.
Хажуу айлын залуутай харцсан гэдгийг сайн санахгүй байна. Би их нэртэйгээ анх танилцаад надад хүү төрүүлж өгсөн учраас хэдий хоёр давар хүүхэдтэй ч гэсэн хүүхдүүдээ хүний өөрийн гэлгүй сайхан авч авъя. Хоёулаа аригтаар суухаа болиё гэж хэлжсэн. Үннийг хэлэхэд чимгээ надтай танилцах үедээ тодорхой хэмжээнд согтууруулах хундааны зүйл хэрэгэлдэг, тамхи татдаг байсан. Хоёр хүн ариг уужихаар нэг нь ууя гэж хэлжсэн. Би хаяа уудаг гэдэг үднээс намайг ууж хахад чи битгий уужээ гэж хэлсэн. Намайг заримдаа уусан байхад согтуу ахаар нь согтуу ухаанаар чи бас уусан юм уу гэдэг үндсэн дээр хэрүүл маргаан болдог байсныг үгүйсэхгүй. Би том охин хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг нь мэднэ. Би хүмүүсийн яриад байгаа шиг харгас хэрцгий хүн биш. Би бүх амьдралынхаа туршид хүмүүсийн яриад байгаа шиг байгаагүй. Би өөрийгөө өмөрөөгүй, том охиндоо өөр юмсыг ханддаг байсан. Хэдий хөгжлийн бэрхшээлтэй явж чаддгүй ч гэсэн байнга суугаад хэрэггүй гэдэг байсан. Хүн хөндлөнгөөс харахад ширүүн харагдаж байгаа ч гэсэн энэ хүүхдийг сэтгэлийн тэнхээтэй өөрийгөө аваад явчих, өөрийнхөө төлөө хичээгээсээ гэсний үндсэнд тэгж харьцдаг байсан. Заримдаа том охин сууж агаад өмдөндөө эсвэл орондоо бие засчгаар нь бохимдох үе байсан. Гэхдээ би гэртээ ажилгүй байх үедээ аль болохоор өөр юмсыг хандаж тэг инг гэдэг талаас нь ханддаг байсан. Гарны хугарал гэж байна. Би тухайн үед хамт байсан. Маргааш өглөө нь эхнэрийг ажилласаа ирэхэд нь хэлжээсэн. Өчигдөр том охин шээлээ аав гэхэд нь сандраад хурдан гараарай гэд ардаас нь дэмнээд өгсөн. Тэгэхэд гараа эвгүй дараад унах шиг болсон. Тухайн үедээ гайгүй явж ийснаа гар өвдөөд байна гэд маргааш өглөө нь дүүргийн эмнэлэгтэр очисон. Гар нь хураагүй цуурсан байна гэж хэлсэн. Болсон явдал ийм л байна. Ийм л зүйл болсон. Хавирга нуруу зогсон гэж байна. Том охин өөрөө тэгж хэлсэн байна. Би хавирга болон нурууг нь хугалж зовиор бэртэл учруулсан гэдгийг хөвлөөн зөвшөөрөхгүй. Том охин их ундаг өөрөө. Чимгээ үүнийг мэдж байгаа. Заримдаа гараараа тулахгүй ундаг байсан. Би хэдий хойд эцэг дандаа зөв бусаар харьцдаг байсан гээд байгаа боловч ингэж харьцдаг байгаагүй. Би охинтойгоо ярилцдаг байсан. Би эрэгтэй эмэгтэй жижиг том гэлтгүү хүүхдүүдтэйгээ ярилцдаг. Чи цаашид бүх болох уу? Бүжигчин болох уу? Имэн чамайг бүжигчин болгоё гэдэг нь урлагийн балаа юм болж яхаар бүх бол гэж дунд охинд хэлжсэн. Би баг ахта бүхээр хичээлдэг байсан. Үүнийхээ үндсэн дээр дунд охиндоо өөр юмсыг хандаж бүхийн анхан шатны суурийг тавья гэсний үндсэн дээр хашаан дотроо чанга ярьдаг байсан. Хүмүүс намайг юу гэж хардаг байсныг мэдгүй бүхийн анхан шатны суурийг тавих тасгалуудыг улаастад очсноос хойш хашаан дотроо падуу шиг гаргаж тавьж байгаад хийдэг байсан. Нэг хоёр удаа дунд охиноо зөөлөн тонгордог байсан. Даралтаас гараадах гэд тиймэрхүү тасгалуудыг хийдэг байсан. Үүнийг хажуу айлын хүмүүс яаж хараад юу гэж хэлснийг мэдэхгүй байна. Согтууруулах хундааны зүйлд хэрэгэлсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийнхэн рүүгээ хагсардаг, харддаг гэж ярьсны эсрэг байна. Хэдий хүмүүс хоёр давар охиноо гэж хүмүүст үгнэж ярьж байгаа ч гэсэн би хувьдаа энэ хоёр охиндоо өөр юмсыг ханддаг байсан. Өглөө эрт босгодог гэж байна. Том охин орой 8 цагийн үед унтдаг. Тэгээд өглөө 5 цагт сэрцэн байдаг. Хөдөлгөөнгөө хитжээдэг. Ингэж хитжээхаар хоёулаа гадаа гарыг гэд гадаа гарч хүл гарыг нь хөдөлгөж алхуулдаг байсан. Өглөөний нарыг эрт харжээ гэсний үндсэн дээр хоёр охиндоо гэр бүлийн хүмүүжил олгодог байсан. Би өөрийн хүүхэд байсан ч гэсэн ижил хүмүүжүүлэх л байсан. Гэр бүлийн хүмүүжил олгох талаас нь ханддаг байсан гэж өөрийгөө бодож явсан. Би өөрийгөө гэр бүлийн хүчирхийлэгч болчихсон хүний хүүхэд гэдэг байдлаар харьцаад надаас айж имээдэг байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин эсэргээрээ надтай бүх зүйлээ ярилцдаг хүүхэд байсан. Энэ хүмүүсийн яриад байгаа шиг аймхаа дорой хүүхэд байгаагүй гэсэн мэдүүлгийг өгсөн байна. Одоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу чимгээгийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээс хүргэе. Би машиныг нь засуулах хүнгээ дагуулж ирсэн. Би ганц тэр залууг дагуулж ирээгүй, хамт ажилдаг эгчтэйгээ нөхрийнх нь дүүтэй хамт дагуулж ирсэн. Би тухайн өдөр арх уугаагүй, тэр гурав л уусан. Ажлын эгч дүүгийнхээ хамт явцсан байсан. Яваагүй байсан гэд худлаа яриад байна. Тэр залуу манай хоёр охинтой ах нь юу авч өгөх үү гэд тоглож исэн. Би цонхны цанаас харж исэн. Батулга намайг хүүхдээ харсангүй тэр залууг согтуу хоёр охиныг ээлж таалаад байна гэж хэлээд маргаа үсгсэн. Ихэн учраас гадаа хүүхдүүдэд тоглож байгааг мэдээж харна. Ажлын эгч дүүтэйгээ явсны дараа намайг хардсан. Чи яахаараа энэ залууг дагуулж ирдیں۔ Урд нь ажил дээр хамт онцоод албатай юм шиг дагуулж ирсэн гэд маргаан үүсээд архины мөнгө нэгсэн. Тухайн өдөр угаасаа ууцсан байсан. Тэр урандаа надаас архины мөнгө нэгсэн. Би мөнгө байхгүй гэж хэлээд хэрүүл зодон болсон. Намайг үстэж чирээд шох үзүүртэй зүйл мөргүүлсэн. Зөндөө олоодаа өшгөлсөн. Шар хаданд байх үедээ урд айлын залуутай хардсан. Та хоёр явалтдаг гэсэн би хариугаа авна гэж хэрүүл үдсэн. Урд айлын залууг оруулаад
гэхээр би халаад өгье. Та хоёр яасан овоо юм гэд намайг зүгээр суулгахгүй байсан юм. Унтах гэхээр бос зайл тэр залуугаа олж ир. Эсвэл тэднийтэй очиж орж хооно гэж байгаад сүүлдээ айлын хаалга шүнжэнгөө нүдсэн. Энэний дуу тэр хаваар хадчихсан. Айлын хаалгад нүдж ягаад гэртээ орж ирээд дахиж хэрэлдсэн. Дахиад зодоо нүдэн болсон. Би ганжингаар байхан цохиулчаад гараад гүүхийн завлгүй ардаас өстөж дарсан. Энэ хооронд тэргэнд хүлээ зөхиод цус гарсан. Тэгээд Батулга үлдэгдэл архиа уугаад тасраад унтцсан. Хамт амьдарч явах хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. 2018 онд ганц 2 удаа гар хүрдэг байсан. Чулуун овоонд амьдарч явах үедээ цагдаад удаж исэн. Би тухайн үед төрсөн байсан учраас өргөдлөө буцаагаад авцсан. Ахаа намайг авраарай гэд би ах руугаа мессеж бичижсэн нүнэн. Намайг амар зодоод би ах руугаа мессеж бичижсэн. Ах залгаад ярихаар нь бас л хайгаад юу ч болоогүй юм шиг ярьсан. Би маш их айцтай байдаг байсан. Сүүлийн жил жирэмсэн болоод маш их айцтай болоод салъя гэж ч бодож исэн. Дунд охиноо дагуулад эмнэлгээр явж байхдаа эхийгээ Улаанбаатар хотод ирсэн гэдгийг мэдээд нэгдүх өдөр ээжтэйгээ уулзаад дунд охиноо өгөөд явуулах гэж исэн. Даанч хүч явуулж амтсангүй. Уг нь Батулгад хэлэхгүйгээр явуулах гэж байсан. Хэлэхээр та нарыг ална шүү. Та нар бол миний боол гэж хэлдэг байсан. Намайг байхгүй үед 2 охиныг мань зодож нүцсэн байдаг. Хүл болон гар дух нь хөхөрсөн байдаг байсан. Яасан бэ гэд асуухаар юм өргөд унсан гэдэг. Би ажил дээрээ байх үедээ гэрлүүгөө уцаар ярахаар талигач охиныг мань хөөе чи инг хөөе чи тэг гэж орилж идэг байсан. Хэрэг болдог өглөө машин асаасан гэж худлаа ярьж гин. Тэр өглөө машинаа асаагаагүй. Би тэнэг хүн биш. Тухайн үед өшгөлснөө яагаад хэлээгүй юм бэ? Үүнийг үнэхээр гайхаж байна. Нарантуул зах руу явж байхдаа маш их ууртай бухимдалтай байсан. Явах замдаа намайг гिचи нохоо гэж харааж исэн. Өөрөө хүүхдэд тэрвэхгүй жирэмсэн хүнээр хүүхдэд тэрвүүлчихэд явж исэн. Би нэг буудлах газар хүүхдэд тэрврээд хөтөлж яасан. Урд тамхит таад эргэж хараад цэхэлзээд л яваад байсан. Охиныг мань өшгөлсөн байж надад хэлээгүй. Үүнийг хэлэхгүй нарантуул захаар өчнөө цаг явсан. Би маш их гомдолтой байна. Миний эрүүл сарвал охин надад ямар их тус нэмэр болдог байсныг мэдж байгаа. Одоо хүртэл байхгүй болсонд нь итгэж чадахгүй байна. Гэртээ зүгээр ороод ирэх байх гэж байнга боддог. Хоёр дүүн анаа эмнэлэг тагаа удахгүй гарч ирнэ гэж ярьж ахыг нь сонсоод ямар хэцүү байдаг гэж бодож байна. Надад дахиад 3 хүүхэд байгаа ч гэсэн охиноо үнэхээр санаж байна. Үнэхээр хэцүү байна. Хуулийн дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү? Маш их гомдолтой байна гэсэн мэдүүлгийг өгсөн байна. За дунд охины хувьд болвол сэргэлэн цаваа авьяастай мөн гэрийнхээ ажлыг бүгдийг нь хийдэг байсан талаар хажуу айлынх нь хүмүүс бас ярьсан байсан. Талигач охины оршуулгын зардалд 5,551,940 төгрөг гарсан. Мөн Баянзүрт үүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлэлцтэй гэрээ хийсэн өмгөөлөгчтэй гэрээ хийж хэрэгт оролцуулж байгаа. За одоо тэгвэл хэрэг гарсан өдөр яг юу болсон талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох Чимгээгийн өгсөн мэдүүлэг дээр үндэслэн мэдээлэл хүргэе. Одооноос эхлээд том охиныг томоо, дунд охиныг жижигэгээд явна. За 2020 оны 9-р сарын 19-ний өдөр буюу хагасаа өдрийн өглөөний 6 цаг өнгөрж яхад томоо жижигэ Батулга 3 босцсон байсан. За Чимгээ харин баг хүүтэйгээ хамт унтчихсэн байна. Тулгаа ол шууд жижигээг тоосоо харч гэж орилоод эхлэхэд Чимгээ юу болоод байгаа юм бэ? Яасан гэж сэрсэж яагаач вэ чи унт гэж Батулга хэлсэн байгаа юм. Тэгэхэр нь Чимгээ буцаад унтах гээд нүдэн ханаад байж хахад Батулга жижигээг чи гарч наад юм хумаа сайн олигтойгоо хийгээрэй гэд загнажсэн. Чимгээ хүүгээс ирээж хуцлаад нүүр амын угаагаад бант хийж өгөөд гурил зурж 2 охиндоо гамбар хайрж өгөөд ээжэд л 2 охиныг Батулга гэрийн гадаа хашаан дотор тасгал хийлгэж хашаан дотор алхуулаад амраагаад ээжсэн. Тэгээд бүгд нь цайн унд өгчөөд нөхөр баг хүүтэйгээ хамт Чимгээ нарантуул завхарч гэрийн дулаалга авахар гэрээсээ гарсан байна. Явхдаа гэртээ 2 охиноо цоожлоод унтаад ээжээ гэд орын засч өгчөөд явсан. Нарантуул зах руу автобусаар явж байхад Батулгатай ам зүвж муудалцаж зах руу явмааргүй байна гэх мэтчлэн үг шидэлж эхэлсэн. За автобусанд явж байхдаа баг хүүгээ тэрврээд явж ийснэ. Чимгээтэй муудалцсангуудаа "Мэн хүүхдээ аав" гэд хэлсэн. Чимгээж хүүгээ хөтлөөд зах руу очиод гэрийн дулаалга сонирхож явж байхад Батулга эдэм орж мөнгө авчаад ирэх гэснээ бараг хагас цагийн дараа ирсэн. Эрэхтээ архин нүтүүлсэн байсан. Чимгээ бол яасан ууц юм уу идэр гэсэн чинь шууд ярианы сэдвээ өөрчлөөд худалдагчтай юм яриад эхэлчихэж. За зах дээр явж байхдаа Батулга бол Чимгээг 2 охин лугаа залга гэд Чимгээ залгаад ойр зур юм ярьж яваад тэгээ юмаа авчаад орой гэртээ 17 цагийн үед очиход жижигээ гэрээ цэвэрлсэн будаа агшаагчны цавнд цай чанаад сууж исэн. Тэгээ жижигээг харахад нүүрэн бүр амар цонхицсан байхаар нь яасан миний охин гэсэн чинь ээж гиз жоох өвдөд байна гэсэн байгаа юм. Тэгээд сайн харсаж чан дух нь хөхөрцөн байхаар нь энийгээ яатсан бэ гэсэн чи юм өргсөн гэд
Тэгэхээр нь чимгээ юу мөргсөн гэсэн чи хаалга мөргсөн гэж хэлэхээр нь юм харахад яд юм бэ? Гараад миний охин гэрээ хаяагаа шуучих гэж хэлээд нэлээд хугацаа өнгөрсөн байна. Тэгээ жижигэ гадаа хахад Баттулга хит удаа миний охин яаж юм зүгээр үү гэж асуухад жижигэ бол зүгээрээ л гэдээсэн байгаа юм. За тэгээд чимгээ хоол унд хийж хахад Баттулга чимгээгээс мөнгө нэхээд тэгээ өвөхгүй ахаар нь өөрөө төрөвчнээс нь 10,000 төгрөг авч гараад 033-тай арх авч орж ирээд тэгээ ууж явахдаа жижигээг яаж ийн гэж асуусаар байсан. Тэгээ архиа ууж дуусчаад жижигээгээс ундаа ах уу, заримг авч идэх үү гэд чимгээг дэлгүүр рүү явуулаад өөртөө бас пив цагсан байна. Тэгээ жижигэ бол тэр авчирсан ундаанаас нь нэг аяг уугаад тэгээ заримгнаас нь нэг хазаад идэхгүй хөлдөөгөөд маргааш идээ ээжээ гэд хэлсэн байгаа юм. Бас хоолноосоо ч гэсэн жоохоо идсэн. Тэгээ орой олцсон амрах гээд байж захта өвчин намдаа ахлаа хийж өгөө тохинд түргэн дуудах уу яах уу миний охин гэдгсэж жижигэ зүгээрээ ээжээ гайгүй болж гинэ гэснээс өөр юм юу ч хэлээгүй. Тэгээд орой 4 цаг арай болоогүй хахад чимгээс ирээд жижигээг дуудаад амьсгалахгүй байсан юм байна. Тэгэхээр сандраад шууд түргэн дуудсан. Түргэний өмч бол 30-40 минутын дараа ирээд үзлэг хийснийхээ дараа хүүхдийг нарс барсан талаар хэрсэн. Ингээд цагдаа дуудлага өгөө дуудлагын дагуу цаадагийн албаа агчид ирэхэд чимгээ уйлаад сууж исэн чинь Баттулга чи жижигээг усанд явсан гэж хэлээрээ намайг ганц энэ удаа авраарай гэж занл хэлсэн. Тэгэхээр чимгээ юу яриад байгаа юм бэ? Юу гэсэн үг юм бэ гэсэн чи Баттулга бачуураад гараад тамхи тариа ягаа явцсан. Тэгснээ үлзэн архиа уугаад чимгээрөө хит удаа муухай хараад тэгээ цагдаагаас бол охины ээжээс яагаад духан хүрцэн байгааг асуухад ээжтэй айл өдөр нь юмд мөргцэн зөгцөн гэд хэлсэн штэ. Тэгээ яг тэрүүгээр нь хаалга мөргсөн гэсэн гэд хэлсэн чинь удалгүй Баттулга би цагдаа нарт жижигэгийн тухайг зогсон гэд үннээ хэлчлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь чимгээ чи юу яриад байгаа юм? Яахаар чи зогтын гэсэн чинь машины гүбэр янзлж байгаа зогсон гэж хэлсэн. Тэгэхээр нь чимгээ уурлаад яахаараа тэгдээн гэсэн чинь цагдаа нар энэ хоёрыг тус нь ингээ юм яриулахгүй тусгаарлаж сулгасан байгаа юм. Ер нь бол жижигэ Баттулгыг ямар зантай ээжийг нь бас том ихчийг нь яаж дарамтлахыг мэддэг учраас тэгээд Баттулгад зодуулсан ч гэсэн зодуулаад гэмтэл авцсан ч гэсэн ээждээж өөр хүнд ч хэлэхгүй нуугаад ганцаараа өвдөөж ханлаад явж исэн байхаа гэсэн мессеж нь бол дээр хэрэгтэй холбоотой жижигэгийн төрсөн ихчээс мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг авсан байна. Тэгээд одоо томоогийн мэдүүлгийг хүргэе. Ээжийг хаяа зоддог, жижигээг аяг шанаг цагалтуулахгүй угааж гэж зоддог, намайг солгоогаараа нүдрөө зоддог, бас түлхээд газар дунгаадаг. Манай ээж болон дүү жижигээг пицта гэж хараадаг, жижигэгийн хам руу нуруу нь гараараа дандаа зогдог. Ээжийн одоог эзэнд байгаа дүү рүү гараараа зоддог, жижигээг шүлний аяг загалтуулахгүй угаа, баг эрэхтэй дүүгийнхээ тоглоомыг хураа тоосоо арч гэдэг. Улаастай жижиг байшинд байхад би ах намайг хурдан орлуугаа ор гэж түлхээд намайг унгааж миний солгоо гарыг хугалж исэн. Би ах муу хүн. Би одоо хамт амьдрмааргүй байна. Дүү бид нарыг зоддог учраас би жижигэ дүүгээ санаж ийн. Би өвлөгрийн ном уншуулмаар байна. Улаастай том шаттай байшинд намайг хуучин хар өнгийн саатай пүүцтэй байхад би ах миний хавирга руу зохиод би газар дунж исэн. Би ах миний хавирга руу гараараа зогсон гэх мэдүүлгийг өгчээ. За мөн энэ хэрэгтэй холбоотой Баттулга чимгээ нарын түрээсэлж исэн байрны түрээслэгчээс мэдүүлэг авсан гэрч мэдүүлэгтэй Б гэх залуу эхнэр охины хамт манай түрээсийн байрны 1 давхрын 4 тоо дүрийг түрээсэлж 1 жилийн хугацаанд амьдарсан. 2017-оос 18 оны хооронд эхний 3-аас 4 сарын хугацаанд ямар нэгэн чимээ шүүгэнгүй амьдарч ягаад эхнэрээ байхгүй үед хөгжлийн бэрхшээлтэй охиныг зодоод уйлуулад байдаг. Манай нөхөр Б дээр ороод бэл ийм нэлх хүүхдийг яагаад зодоод байгаа юм бэ гэж нэлээд олон удаа хэлээд сүүлдээ охиныг суулгаж босгоод удаан хугацаагаар зодоод байсан учраас нөхөр маань эхнэртэй нь уулзаад миний дүү байхгүй охиныг чинь зодож байнга уйлуулад байна. Миний дүү ийм хүнээр яах вэ? Амьдралаа бодоод сал гэж хүртэл хэлж ийсэн. Би үүндээ яг шалтгааныг нь мэдэхгүй байна. Ер нь байнга л ууртай байдаг. Охины толгой, хүүх, бие, цээж гэд бүхэл бие рүү нь гараараа зогсож зоддог. Би энэ хөгжлийн бэрхшээлтэй охиныг эрүүл үедээ ч зоддог, цогтуу үедээ ч зоддог. Гэхдээ дандаа ээжийг нь байхгүйд зоддог. Гэхдээ эхнэрээ байхад дандаа хараалын үг хэлж загнаад байдаг гэх мэдүүлэг өгсөн байна. Одоо чимгээгийн ахын мэдүүлгээс хүргэе. 2017 оны 11-ээс 12 сарын үед байх чимгээ нөгөө залуутайгаа хамт Баянзүр дүүргийн Чулуун овооны орчимд нийтийн байр түрээсэлж хамт амьдарч байгаа талаар надад хэлчихсэн. Ер нь тэр үеэс хойш би ажил төрөл гэж яваагүй, чимгээ төрөх гээд гэр зурайсан шиг санаж байна. Гэтэл нэг өдөр ямарч исэн намайг ажилдаа явах гэсэн чинь Чимкагийн дугаараас яг дугаарыг нь бол санахгүй байна. Ахаа авраарай гэсэн мессеж ирсэн байна. Би буцаага залгасан боловч уцаа авахгүй байсан. Өдөр нь юу болсон бэ гэж ярьсан чи зүгээрээ санаа зовлтгүй гэж хэлээд өнгөрсөн. 2018 оны 4-өөс 5 сарын орчим шиг санаж байна. Ээж хөдөөнөөс жижигэгийн хамт ирсэн. Гэтэл манай дүү чимгээ
Охин жижигийг гэртээ авнаа гэж уурлаад буцаагаад хөдөө явуулахгүй гэж бөө юм болж байгаад авч үлдсэн. Удаагүй 9 сард бат тулгын улаастай тийшээ нүүж очиж амьдарч байгаад жижигээ хотод сургууль сурж исэн. Энэ хугацаанд би тэдний гэрт байнга орж гараад явдаг байсан. Намайг орох үед жижигээ хичээл хийж байгаа гэж сууж идэг. Надтай дуурч юм ярьдгүү. Урд нь бол маш их дуушуутай инээж хөхөрдөг хүүхэд байсан. 2020 оны 7 сарын ихээр ах чимгээгийн биеийн өвдөд эмнэлэгт хэвтээд гарсан. Тэгээд би 7 сарын сүүлээр уцаар ярьж биеийг нь асуусан чинь цаатлаас нь нөхөр бэн наад пиццаа чи юм ч юм уу уцаа салга гэж өрлөөд манай дүү уцаа салгасан. Би буцааж залгаад бэтээ уцаар ярьсан чи бэ өмнөөс нь янз бүрээр хилээд надтай нийлээд маргалцсан. Гэтэл манай дүү хажуу талаас нь уцыг нь аваад миний амьдралд битгий оролцоотой гэж өрлөөд ахаар нь би уцаа салгаад түүнээс хойш ерөөсөө огт холбогдоогүй байсан гэх мэдүүлэг өгсөн байна. За ахыгын мэдүүлэг дээр Чимка гэсэн магаад Чимка гэдэг нь болохоор чимгээ өөрөө. Ер нь бол хэрэгтэй холбоотой маш олон хүмүүсээс мэдүүлэг авсан байлээ. Тэгээ би тэгэхээр яг шаардлагатай бүтнээр нь оруулах мэдүүлгийг нь бүтнээр нь хүргээд заримыг нь болохоор гол хэсгүүдийг нь дуртад явъя. Тэгэхээр одоо мөрдөх шалгаалжлагын явцад чимгээгийн ээжийн өгсөн мэдүүлгээс үргэе. Охин маань тоогоочийн туслахаар ажиллаж байхдаа Аги гэдэг залуутай танилцж дундаасаа томоо жижигээ 2 хүүхдийг төрүүлээд нөхөр нь Солонгос улс руу гэрээгээр 2011 оны үед яваад тэр чигтээ гэр бүлээ хаяад тэндээ өөр эмэгтэйтэй гэр бүл болцсон. Би охиноо 2 хүүхдээ гэрлүүгээ аймаг руу авч яваад хамт 6 сарын хугацаанд амьдарч байгаад манай нөхөр болд өвчнөөр тухайн ондоо нас бараад бид нар буцаад хотод ирээд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд нутгийн танил хүний хашаанд амьдарсан. Охин маань буцаж тоогоочийн ажилдаа ороод би 2 охиныг нь харж агаад 2016 оны 9-р сарын үед аймаг руугаа гэрээ нүүлгэж чимгээгийн охин жижигийг авч яваад сумын цэцэрлэгт оруулж өгөөд 6 настай ахт нь сумын 8 жилийн сургуулийн 1-р ангид орсон. Талигаачийн эгч Томог бас над руу явуулж бид нар хамт амьдарч ирсэн. Удалгүй манай охин жирэмсэн болсон талаараа надад уцаар хэлсэн. Хүүхдийнхээ эцгийн талаар зөвхөн Баттулга гэдэг нэр л хэлсэн. Охин чимгээ минь зан аашны хувьд ажилсагт хүнд тусрах уу, хүнтэй нийтэж илүү дуу үгүй хэлэх зүйлээ хэлждэг яриа хөөрөөтэй байсан боловч Баттулгатай хамт амьдарч эхэлснээс хойш нэг л дуу цоотой юм нуугаад байгаа юм шиг тотгошоогоо болцсон. Би Б гэдэг хүний талаар мэдгүй царайг нь 2 л удаа харж исэн. Эхний удаад нь аймагт Жимс Түүн гээд охинтой хамт ирэх үед дараа нь би З2 охиноо ээж дээр нь хүргэж өгөх гээд гэрт нь ирэх үедээ харсан. Аймагт жимс түүх гэж ирээд би өөрийн хүүгээ дагуулад чимгээ Баттулга тэр 3 уул руу жимсэнд 3 хоног гэж яваад бороо их орсноос болоод манай хажуу айлын залуу моциклтэй тосох гэтэл моцикл нь асахгүй байснаас болоод манай баг хүү майхан савтайгаа ууланд үлдээд чимгээ Баттулга 2 алхаад гэрт төрүүлж ирсэн. Гэтэл бэ тосох байсан тэр муу залуу худлаа ярьчлаа гэд уурлаад цайж уухгүй сууж байснаа гинт хажуу айлын залууг очиж зодно хутгалж ална гэж уурлахаар нь чи юу яриад байгаа юм зайл гэж хэлэхэд чимгээг явъя гэж уурлаад тухайн шөндөө гэрт тоноод маргааш нь яваад өгсөн. Би талигаач зээтэйгээ олон жил хамт амьдарсан. Тэрнээс өмнөх хугацаанд миний талигаач зээ охин ямар нэгэн байдлаар гэмтэл авч байгаагүй. Гар хөл бусад ясна огт хуурч байгаагүй. Миний охин чимгээ зээ охин томоонаар мөн адил миний мэдхийн огт гар хөл болон бусад зүйлээ гэмтээж байгаагүй. Миний жаахан охиныг алсанд маш их гомдолтой байна гэх мэдүүлгийг өгсөн байлээ. Мөн гэрчээр чимгээгийн дүү мөрдөр шалгаалжлагын явцад мэдүүлэг өгсөн байна. Мэдүүлгээс нь үргэе. 2018 оны 2 сард буюу цагаан сараар ахын гэрт бүүнөрөө золгож уулзахад Б гэдэг хүний царайг анхаарч исэн. Энэ үед охин томоогийн нүд хөхөрцөн би яагаад ийм зүйл болсон талаар асуухад томоо бөмбөгөнд цохиулсан гэж хэлэх үед би хажуунаас нь бөмбөгөнд цохиод гэж хэлсэн. Тэрнээс хойш ихч 2 охинтойгоо манад 2 удаа ирж усанд ороод явж исэн. Бтэй хамт амьдарч эхэлсэн цагаас хойш би ихчээ 2 хүүхдэд бэлэг хөхөөр уцаар ярьж агаад гэртний очиход ихч гэртээ намайг оруулахгүй талигаачтай хамт бид нарыг тосож зам дээр уулзаж бэлгээ авдаг байсан. Гэрт нь орё гэхээр ихч нь ингээд явчнаа гэр замбрааг байгаа гэж хэлээд гэртээ оруулахгүй байсан. Би чимгээгчтэй 2019 оны 2 дугаар сарын үед уцаар ярьж байхад цаана Б наад пиццаа чи юу гээд байгаа юм бэ? Наадахтайгаа уцаар ярьж яадгийг ингээд хараагаад байсан. Би юу яриад байгаа юм бэ гэж ихчээс асуухад бишээ өөр хүнтэй ярьж ийн гэд худлаа яриад байсан. Би энэ үед ихчийгээ бодоод юу ч хэлж чадаагүй. Манай ихч болон 2 охин нь урд нь гэмтэл авч хүл гараа хугалж байсан тохиолдол байхгүй. 2018 оны 2 сард цагаан сараар ихчийн гэрт очих үед томоогийн нүд нь хөхөрсөн байхыг харсан. Энэ эргийг үнэн зөвөөр шийдэж муухай босор үйлдэл хийсэн хүнд энэ нийгэмд сургамж болох зохих ял шидэглийг оногдуулж өгнө гэх мэдүүлэг өгсөн. Одоо бусад гэрчийн мэдүүлгээс нийлүүлээд гол зүйлийг нь дурдаад явъя. Гэрч 1 өглөө үүрээр 5-аас 6 цагт нэг хөгжлийн бэрхшээлтэй охин бас нэг охин нь дагуулад хөглөө яваад байдаг. Тэгээд гэрт дотроос эрэгтэй хүн тиг инг гэж торлоод байдаг болохоор нь энэ жаахан хүүхдүүдийг ийм эрт гаргаж яадгийн бол хүл муутай хүүхдийн хөлийг нь сайжруулах гэж хөдөлгөөн хэлэгдэх юм бата гэж бодож байснаас өөрөөр зодон зохион болж байгааг нь хараагүй.
Гэрч 2. Батулгыг би согтуу арх уусан явж байгааг нь олон удаа харж исэн. Би нэг ухаараа 2-3 хоног дараалан ууж харагддаг. Хаяа уралсан үедээ эхнэрээ пиццаа гэх зэргээр хараадаг байсан. Архил их уудаг хүн байсан. Нөгөө хүл муутай охин нь алхаж байгаад бүдрээд унчахаар босооч гэд загнаж байгааг нь нэг бус удаа сонсч байсан. Гэрч 3. Манай гэр яг хажуу талын айл нь учраас хашааны дээгүүр тэр айлын хашаанд болж байгаа бүх зүйлүүд харагдгийн. 2020 оны 6 сард нөхөр нь ихнэр хүүхд рүүгээ чанга орилж пенүүдээ та нарыг алын шүү гिचимэн гэд харааж байгаад хөгжлийн бэрхшээлтэй том охиноо хоёр гараараа дээшээ өргөж байгаад газарт хүчтэй шидсэн. Энэ үед ихнэр нь болон бага охин нь хөдөлж чадахгүй зогсоод байсан. Шидүүлсэн охин нь газраас босож чадахгүй уйлаад байсан. Миний бодлоор ихнэр хүүхдүүд нь тэр хүнээс маш их хайдаг, харцаар нь хөдөлдөг юм шиг санагдсан. Дараа нь 2020 оны 7 сарын сүүлээр бид тогны уц холбох гээд хажуу талын айлын хашуураа орох үед урд өмнөтэйгээ адилхан ихнэр хоёр охин лугаа пиццаа, гिचи, гүлэг алан шүү та нарыг гих мэтлэн бүх хараалын үгээ хэлээд байсан. Ер нь гэрч дотроо байнга л ихнэр хүүхдүүдээ хараагаад орлоод уйлуулад байдаг. Гэрч 4. Эхнэртэйгээ маргалдаж муудалцдаг гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Дагвар охиноо байнга загнаж зодддаг юм шиг үлээ. Нэг удаа хаалга руу дутуу онгоосон байхаар нь гэрийнх нь үүдний хажуугаар өнгөрөхөд бэ охиноо бос суу гэд босгож суулгаж загнаж исэн. Тэгэхэр нь харчаад явцсан. Буцаад коридороор 10-аас 15 минутын дараа явж хахад тэр охиноо бос суу гэж загнаж л ахаар нь ороод чи одоо болооч гэж хэлжсэн. Манай охин бага насны болохоор тэдний охиныг гарч хамт тоглоё гэсэн чинь аав намайг гэрээс гаруул ална гэсэн гэд гараагүй гэдгийг манай охин надад хэлжсэн. Би Батулгыг тэр хүүхдээ хойд эцгэн гэдгийг мэдээд чи яагаад энэ нэлх хүний хүүхд ингэж зовоогоод байдгийм бэ гэж хэлсэн тухайн үед миний буруу гэж хэлжсэн. Ер нь би нийтийн байранд байх хугацаанд охиноо загнаж, пэ нах угаар нь дуудаж, орилж хашгирдаг. Тэр үед нь тэр жаахан охин чимээгүй уйлаал айсан байдалтай байдаг байсан. Гэрч 5. Би 2019 оны 10 сард ахаа энэ дэлгүүр хашаа байшин худалдаж авсан. Тухайн үед манай худалдаж авсан дэлгүүрээ хоёр давхарт би нэхнэр хүүхдүүдийнхээ хамт амьдарч байсан. Би дэлгүүрээ худалдаж авах гээд үзэж харж агаад Батулгын гэрт яваад орсон чинь би нэлийн согтуу завлаа суудсан. Их ширүүн ааш авиртай байрын. Эхнэрлүүгээ юун пистанууд ороод ирв, надуулаа гаргааж гэд муухай хашгирч орлохоор нь санаа зовоод гарцсан. Гэрч 6. Миний мэдж байгаагаар бэ өнгөрөө зантай юм шиг харагдчихсэн. Ер нь гэр бүл үр хүүхдээ загнаж байнга сонсогдоод байдаг байсан. Тэр нь хүүхдүүдээ маш ширүүн загнаж байгааг нь би хэд удаа харсан. Тэгэд бэд хандаж хүүхдүүдтэй яасан ширүү харьцаж байгаа юм бэ бойл гэж хэлсэж бэ нэг юм ярьж байгаагүй. Гэр хашаан дотроо чанга дуугараад загнаж байхыг нь сонсч ийсэн гэх маш олон мэдүүлгүүдийг таньж мэдэх хүмүүсээс нь авсан мэлээ. За тэгвэл одоо хамгийн сүүлийн мэдүүлэг буюу насан туршаагүй гэрч мөрдөв шалах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгээс. Манай гудамжны хүүхдүүд гараад тоглох үед тулгаа ах хүүхдүүдээ огт хашаанаас гаргаж ирж байгаагүй бүр байшингаасаа үрдэл битгий гараадаа гэж загнаж байдаг байсан. Би нэг удаа тулгаа ахын хашаанд орж хажуу айлын хүүхэдтэй тоглож байсан чинь тулгаа ахын охин жижигэ байшингийн гадаа гарч ирж исэн чинь тулгаа ах гаднаас орж ирээд жижигэ гэртээ ор гэж маш чанга дуугаар загнаад жижигэ гэртээ орсон. Гэтэл тулгаа ах алгадаад байгаа олтой чанга чимээ сонсогдож жижигэ уйлаад байсан. Би хаяа тулгаа ахыг байхгүй үед нь тулгаа ахын хашаанд орж тоглодог байсан. Тэр үед бол жижигэ зарим үед хөлн гимтсэн, зарим үед гар нь гимтсэн, нүүр нь хөвгөрсөн байдаг байсан гэх мэдүүлгүүдийг тус өгсөн байна. За ингээд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээ дүгнэлтээр талигач жижигэгийн цогцост 12 хуруу гидсний уруудах хэсгийн нацарсан шарх, бүдүүн гидсний чацархайн урагдал, цусан хураа 60.5 г, 12 хуруу гидс бүдүүн гидсний чацархайн цус хуралт, баруун бөөрийн өөхлөхийн цус хуралт, баруун хөмсгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух хамрын баруун угалзны зулгаралт, баруун хацрын төвгөр, хоёр өвдөгний цус хуралт, баруун талын 5-аас 11-р хавирга, зүүн талын 3-аас 10-р хавирганы бороолж идэгсэн хуучин хугарал гэмтэл тогтоогдсон. За маш олон гэмтлүүд тогтоогдсны та бүхэн сонссон байх. За эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, өшөглөх үйлдэлээр үүсгэгдэн, уг гэмтэл нь нас барахаас 12-оос 18 цагийн өмнө үүссэн баруун хөмсгөний цус хуралт, зөөлөн эдийн нятрал, дух хамрын баруун угталцны зулгаралт, баруун хацрын төвгөр, хоёр өвдөгний цус хуралт, баруун талын 5-11-р 5-аас 11-р хавирга, зүүн талын 3-аас 10-р хавирганы бороолж идэгсэн хуучин хугарал нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үрх үйлдэлээр үүсгэгдэнэ. За энэ баруун хөмсгөний цус хуралт, зөөлөн эдийн нятрал, дух хамрын баруун угалзны зулгаралт, баруун хацрын төвгөр, хоёр өвдөгний цус хуралт гэмтлүүд нь нас баргаас 3-аас 5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Бороолж идэгсэн хуучин хугарал нь нас барахаас 1 сараас дээш хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтлүүд.
За эдгээр гэмтлүүд нь гэмтлийн хүнд хоёр талын олон хавирганы бороолсон хуурал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хүн дэвтэр, хөмсгөний цус хуралд зөөлөн эдийн нятрал, дух хамрын баруун угалсны зулгаралт, баруун хацрын төвгөр хоёр өвдөгний цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнаа. Талигач нь 1-р бүлгийн цустай охин айлс нь бүтэн гэмтэлгүй өмнө нь бэлгийн харьцаанд орж байгаагүй талигач жижигийн үтрэний арчтаас наалцтанд эр бэлгийс илрээгүй за талигач нь хэвлийн битүү гэмтлийн улмаас 12 хуруу гэдэс цоорч гэдсний агууламж хэвлийн хүндийд тарж хэвлийн гялтангийн өрөвслийн улмаас хорилгонд орж олон эрхтний дутагдлаар нас баржээ гэх дүгнэлт гарчээ. За энэ дүгнэлтийг уншаад бол үнэхээр цочролд орсон бүр хэсгэн настай жоохон охиныг ямар аимшигтай ихэр зодож цогсон болоод өмнөх хугарал нь бүр ингээд бороолж идгэрсэн бүр болоогүй 12 хуруу гидсэн цоорсон гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ? Жижигийн хувьд бол тухайн өдөр орой гидсэн ингээд өвдөөд байна гэдээсэн шүү дээ тий. Тэгэхээр тухайн үед цоорсон байсан байхаа. Ер нь бол энэ үед ээж нь түргэн дутах уу гэж охиноос асуусан тий. Тэг зүгээр л хідэн цагийн зайтай өвдөөд дээр нь хоолоож идэхгүй байхад нь зүгээр асуухгүйгээр түргэн дуудчихгүй явдаа гэж үнэхээр бодсон. Ядаж тэр үед арга хэмжээ авч болох байсан ч юм билүү те. Тайд авдаа задуулчаад ээждээ ч хэлж болохгүй. Ээж минь задуулна гэж айгаад өөрөө ганцаараа шаналаад өвдөөд эцэст нь ингэж амь насаа алдсан. Бүр үнэхээр маш харамсалтай байна. За одоо дахиад шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээс томоо огны бид баруун богтос шуу, ясны дунд хэсгийн ташуу зөрөгөө хуучин хугарал, баруун зүүн 6-7 дугаар хавирга сухны дунд шугамар, баруун 11-р хавирга даалны шугамарх хуучин хугарал, бүслэгийн 2 мөрөнд сорив зүүн өвдөгт сулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдсон. Бид учирсан зүүн өвдөгт сулгаралт гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаатай ойролцоо хугацаанд үүсэх боломжтой ба бусад гэмтэл нь хэрэг болохоос өмнө үүсгэгдсэн хуучин гэмтлүүд. За дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийн хувьд удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндөвтөр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөлбөмбөгийн чадвараа алдалтанд тогтонгод нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн чимгээгийн бид үслэг хийсэн дүгнэлт гарсан. Чимгээгийн бид баруун зулаан хуухан чарах зүүн шилбэнд зулгаралт дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэн. Цаашид ерөнхий хөлбөмбөгийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй мөн сорив нь ердийн явцаараа арилж бүдүүрэхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээ 2020 оны 9-р сарын шинжээчийн дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн Баттулга 36-наас гэж хаягдсан цуснд 0.6 промил спиртийн агуулмж илэрж байна. Цуснд илэрсэн 0.6 промил согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн цус нь стандарт ажлын зааврын дагуу согтолтын зэрэг бүлэг тогтоох шинжилгээнд бүрэн зарцуулагдсан тул мансууруулах сэтгцэд нөлөөлөх бодисын шинжилгээг хийх боломжгүй байна гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэх судлалын шинжээчийн дүгнэлтээр Баттулгын сэтгцийн ямар нэгэн өвчнгүй сэтгцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай, хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдэлийг удирдан жолоодох чадвартай байсан, хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй зочин давчдсан гэх баримт шинжгүй, сэтгц идэвхт эрен бодисоос хамааралтай гэх баримт шинжгүй байна гэх дүгнэлт гарсан. Мөн сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэх судлалын шинжээчийн дүгнэлтээр томоо оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байна. Болсон хэргийн талаар өөрийн оюуны хөгжлийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай, оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй учраас хүчирхийллээс шалтгаалсан сэтгэл зүйн дарамт хямралд орсон эсхийг наривчлан ялгаж тогтоох боломжгүй, цаашид сэтгэл зүйн хямралд орох эсхийг тогтоох боломжгүй байна гэх дүгнэлтүүд тус гарчээ. За тэгвэл гэмтрэх үйлцэн этгээд одоо яллагдагч Баттулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхтэй юу гэсэн бэ гэхээр би тухайн өдөр гэрийн гадаа байдаг машины аккумуляторыг холбоод машиныг асаасан. Тэр оронд жижигээг дүүгээ харж байгаа ах гэж бодоод машина баг зэрэг хойшоо ухраасан чинь хойд талд баг хүү зогсож яхаар нь би хөө жижигээ чи чин дүүгээ авахгүй яасан юм бэ? Машин дайруулааштэ гэд уурлаад гизрүүн хүл өнцгөн хөлөөрөө нэг удаа өшгөлөж газар дунгаахад жижигээ газарт хүчтэй унаад газраас босоод гэрлүүг орсон. Би машина унтраагаад араас нь гэрлөө орсон. Ер нь бол жижигээ гэртээ бүх зүйлд зарагддаг учраас би дуутахад гаднаас жижигээ би 0-д бааж ийна гэж орилсон. Тэр үед эхнэр орноосоо босоод эртгэн хоолоо идээд зах руу гэрийн дулаалга авахар явъя. Наад машин чинь бүтэхгүй юм байна. Автобусаар яваад эрэхтэй такси барина гэсэн. Энэ оронд жижигээ 2 ч удаа гарч 0-д би засаад орж ирсэн ба гидсээ бариад ихрээд байсан. Эхнэр чиний би яац юм бэ? Юу нүдэд байна гэж асуухад гидс өвдөд байна гэж охин хариулж байсан. Тэгээд өдрийн 12 цаг өнгөрч яхад эхнэр бид хоёр хүүгээ аваад нарантуул зах руу явсан. Жижигээг ихчээгээ хараад цай хоолоо идээд гэртээ яж агаарай гэж үлдээсэн. Би зах дээр явж байхдаа замдаа жижигээг өглөө нилээн хүчтэй өшгөлцсөн гэд нилээн санаа зовоод тухайн үедээ ашиглаж байсан.
дугаарлуун залгаад би энэ ээжийн зүгээр үү гэдсэн өвдөж гин үү гэж асуухад гүйлэх нь гайгүй болчлаа аав гэж хэлсэн. Би зах дээр 100 хайж авч жагаад барилга дээр ажиллаж байхдаа зүс таньдаг болсон хак гэж дууддаг залуудад таарсан. Надаас мөнгө байна уу гэж асуухад 10,000 төгрөг гаргаж өгсөн. Би тэр үед арх умаар сангатаад байсан учраас хакийг архинд яваад иргээд авчирсан архинаас нь 200-аас 300 г орчим уугаад эсгий үзээд явж исэн. Эхнэр дээрээ очисон. Орой 18 цагийн үед гэртээ ирэхэд жижигээ цайгаа чанаад байж исэн. Би эхнэрээс ганц 33 та арх аваад уяа гэж гуугаад дэлгүүрээс би өөрөө арх авчирч гэртээ ганцаараа уусан. Арх ууж яхад жижигэгийн нүдэн сонио харагдахаар нь яаж энэ миний охин зүгээр үү аав нь өглөө чамайг эвгүй өшгөлж өшөг болсон өнөөдөр жөнгөө санаа зовлоо гэж хэлээд гидсэн дээр нь гараараа дараад үзэхэд нэлээд хатуурсан байсан. Охин ус уухаар бөөлж удаага би өдөр цай хоол идэх гэхээр чадахгүй байгаа идмээргүй байна гэхтэн чи ийм ууж байгаа болохоор тэгж байгаа хаа гэж хэлсэн. Энэ үед жижигээ ус уучаад бөөлжлөө гэд угаар турлуу бөөлжсөн надад хандаж би хүүтэй юм уучвал гайгүй хаа гэж хэлэхээр ихнэрийг чи дэлгүүр яваад жижигээд ундаа зармаг аваад бас надад ганц пив аваад ир гэж хэлсэн. Дэлгүүр явуулаад лаадтай пив уучаад дахиад ихнэрээс мөнгө аваад ганцаараа дэлгүүр яваад 200 грамтай арх лаадтай пив хоёрыг аваад гэртээ ирж ууж агаад тасраад унтцсан байсан. Шөнө 2 цагийн үед би сэрээд жижигийг аавда ус хийгээд ирээж гэхэд заа гэж дуурж исэн боловч надад ус хийж өгөөгүй. Хэсэг унтцсан байсан. Үүрээр 5 цагийн үед л ах ихнэр сэрээрээ түргэн дуудаарай жижигээ сэрэхгүй байна гэд охиноо тэрврээ торлоод уйлаад байсан. Би сандарч босоод түргэн лүү залгаж дуудлага өгөхөд эмч очтол та нар өөртөө анхны тусламж үзүүл цээжин дээр нь дараад хиймэл амьсгал хийгээрэй гэд уцаар яриад заалгаж байгаад би хиймэл амьсгал хийсэн. 4-5 минутын дараа түргэний машины жолоож зам зааж өг гэж уцаар ярьсан. Би гэрээс гараад замаас нь тосож аваад гэрийн гадаа авчирсан. Эмч орж ирж үзээд нас барсан байна гэж хэлэхэд нь надаас л боллоо гэж чанга хэлээд их сандарснаас болж би юм ярьж чадахгүй түргэний эмч надад даралтны юм өгсөн. Би гэртээс үлдсэн архиа уусан удалгүй цагдаа нар ирээд намайг аваа явсан. Би охиныхоо ходоодныхон доод хэсэгт хүл нүцгэн гуталгүй баруун хөлөөрөө нэг удаа хүчтэй хөшгөлсөн. Би нэг л удаа хөшгөлсөн. Өөрөөр зодож цохоогүй. Би өөрийгөө тэгдгүй байсан, ингэдгүй байсан гэж ярмааргүй байна. Гэр бүл болсон нэгдэр бит хоёрын оронд маргалдах зүйл гардаг л байсан. Жижиг бол бүкс рүү нь хаяа хөлөөрөө зогтөг, бас толгоор нь гараараа нударчих тохиолдлууд байдаг байсан. Эхнэрийг 2018 оны үед яг сар өдрөөс сайн санахгүй байна. Баг хүү төрсөн, гэр чулуун амааны төрөөсөн байранд байсан. Эхнэр бид хоёр ээлжлээд Дулмаа гэдэг хүний 24 цагийн хууш урны газарт ажилладаг байсан. Би ажилтай эхнэр баг хүү томоо хоёртой гэрт үлдсэн боловч над руу согтуу шөнийн 2 цаг залгаад хань унтах чинь гэж хэлээд цаа талд нь хүмүүс шуугилдаад байсан учраас би шууд такси бариад гэртээ очиход эхнэр согтуу байсан. Би уурлаад нялх хүүхтэй аж арх уулаа гэд нүүрлүнд гараараа нэг удаа зогсож маргааш нүд нь хөрсөн байсан. Түрхэн зургийн уур бухимдалтаа зангаасаа болоод үйл хөдлөө хянаж чадаагүй байдлаасаа боллоо. Талигаа чохныхоо амь насыг нь хохирооно гэж хөшөглөөгүй. Тухайн үеийн огцом уур уцаараас болоод ийм үйлдэл гаргасан. Маш их харамсаж гин гимшиж гин. Надад өөрийгөө өмөрөх зүйл байхгүй байна. Эхнэрээсээ маш их уужилт гуймаар байна. Хүүхдүүдээ маш их санаж гин. Тухан дээр нь овоож хамтсан гэмтэл нь ямар учиртай вэ гэхээр 2020 оны 9 сард би талигаажиг хичээлээс нь аваад хамт гэртээ ирчээд би хашаанда байсан машины гал хамгаалагчийг янзалж байгаа талигаачийг бах аваад ир гэж хэлээд удаад ахаар нь хөө яач ваа гэж хэлээд машиныхаа хаалгыг гадагшаас аваад гартал жижигхэн машины хаалганд тухаараа зохиулсан. Яг тэр үедээ шууд тухан том хавцсан. 2019 оны 2 дугаар сард ах манай эхнэр чимээгийн ажилтаа байсан. Гэрт томоо жижигэ баг хүү би дөрөв үлдээд гэртээ байсан. Томоо би засгаад байшингийн шатаар бууж хахад хурдан явж шээ гэд гараараа түлхцээ чи газарт өнхрөөд унтсан. Тэр оройдоо барын гарынхан шуу хэсгээр хөвгөрцөн гараа өдгөж чадахгүй байсан учраас би халуун хар цайгаар шавшаад маргааш өглөөний эхнэрийг ирэхэд болсон асуудлыг хэлгээд нэг хоног гарыг нь хараад гар нь бүр өвдөд Баянзүр дүүргийн эмнэлэг рүү яваад дагуулж яваад зургийг нь даруулахад баруун гарынхан шууны яс жаахан л цуурсан байсан гэж хэлсэн. 2019 оны 8 дугаар сард чимгээ 24 цагаар тоогооч хийгээд гэртээ ажилласаа бууж ирсэн байхад нь хашааны гадаа ажлынхан залуу гадаад овжоон дээр суугаад томоо жижигэ хоёрыг өвөр дээрээ суулгаад миний огтуд гэж хэлсэн. Би уурлаад чимгээг зогсон ч байшингийн хан толгоон зогтоод хаарцсан. Хүлний гимтлийг нь би сайн санахгүй байна. Тэгээд жижигээг хөшгөлсөн шалтгаанд баг хүүг миний машины араас авсангүй гэж хөшгөлсөн. Би чимгээг ахаад жирэмсэн болохоор нь өөрийнхөө муухай зан аврыг засаад сайхан амьдрий гэж бодохоор болоогүй. Миний хувьд надад өөрийгөө өмгөөлж хамгаалаад янз бүрийн байдлаар илүү дутуу зүйл бодож санах юм алга. Эцсийн байдлаар томоо талигач хоёрыг анхнаас нь ээждийн хүлээн зөвшөөрч болон бүтэн гэж хамт амьдэрсэн.
Би томоотой 3 жил жижигээдээ 2 жил амьдрах хугацаанд ээжд нь анх хэлсэн шиг амьдарч чадаагүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр төрсөн эцэг шиг нь хандаж чадаагүй. Энэ хоёр хүүхдийг хүмүүжлтэй ажил хийж чаддаг, амьдаа арчаатай хүүхдүүд болох гэсэн. Би талигаа чохныг ална гэж бодоогүй. Эцсийн үр дүнд нь хүүхдийн аминд хүрлээ. Өөрийгөө өмгөөлж хамгаалах хэлэх үг байхгүй байна. Цаашдаа хийсэн хэргийнхээ гим нүглийг би дотроо бодон үүрнэ. Би өөрийгөө жигшин зэвүүцэж гин. Миний хувьд хийсэн үйлдэлдээ өөрийгөө өмөрөөд байх зүйл байхгүй. Эцсийн дүндээ хоёр охинд хандаж байсан мэндийн хандлага бол хоёр охиндоо өөрт нь хэрэгтэй хүмүүжил олгож ийн гэж бодож буруу үйлдэл гаргаж хит хатуу ширүүн байдлаар харьцаж байсан гэдгээ сүүлд нь ухаарлаа. Миний хувьд эхнэрээ ийм хэцүү байдалтай буюу бага насны хүүхдүүдтэй орох оронгүй үлдээж агаад л хамгийн их харамсаж өөрийгөө зүхэж ийн. Цаашид миний энэ хийсэн үйлдэлээс болж миний хань жил хүүхдүүд минь нийгэмд ичгэвтер байдалд орох үедээ гэж маш их айж байна гэх мэдүүлгийг хүсэн байна. Ингээд хүүхдэгч Батулгыг хохирогчийг бие хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр аж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмтэрэг. Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн үргэлжилсэн үйлдэлээр буюу хоёр түүнээс олон хүнийг бага насны хүүхэд жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай овчруулсан гэмтэрэг. Мөн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөгжлийн бэрхшээлтэй буюу бие хамгаалах чадваргүй бага насны хүүхэд гэдгийг мэдсээрэж хүний эрүүл мэндэд хүндөвтөр хохирол санаатай овчруулсан гэмтэрэг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмтэргийг хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй жирэмсэн эмэгтэй хүний эсрэг үйлдсэн гин буруутаад тус тооцож түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнсэн. Шүүгдэгч Батулга гэмтэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байгаа учраас түүнээс 6,551,940 төгрөгийг гаргуулж талигаачийн оршуулгын зардалд 5,551,940 за хохирогчийн хууль ёсны төлөөлөгчд хохирогчийн өмгөөлөгчийн зардалд 1 сая төгрөгийг тус гаргуулж олохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэжээ. Шүүхээс Батулгад бүгд биечлэн эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад идлүүлэх шийдвэр гарсан бөгөөд өмнө нь цагдаа оргисон нийт 123 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолох тогтоол гарсан байна. Хэрэг гарснаас хойш ойролцоогоор 4-5 сарын дараа шүүх хурал болсон юм билээ. Дээрх хэрэг нь 5 жилийн өмнө гэхээр нийт 20 жилээс 5 жилийг нь аль хэдийн биеэрээ эдэлсэн гэсэн үг баха. За ингээд үнэхээр харамсалтай хэрэг энэ хэргийг би бүр дээрээс хойш ярина гэж бодоод ерөөсөө ажил амжихгүй яваад байлаа уучлаарай. Тэгээ нэмж хэлэхэд эцэг их асран хамгаалагчид та бүхэн үр хүүхдтэйгээ үргэлж ярилцаж, сонсож, тэдний сэтгэл зүг мэдэрч байгаарай. Гаднаа ингээд юу ч олоогүй юм шиг байж болох ч гэсэн дотроо хүүхэд бол асар их хэмжээний сэтгэлийн шаналлыг тээж, ганцаараа шаналаад, ганцаардаад тэгээ үүнээсээ олж депрессэнд ороод цаашлаад бүр амиа орлох аимшигтай нөхцөл байдал ч гэсэн хүрч болохыг хинч таашгүй. Тэг мэдээж таны үлдээсэн сайхан дурсамж хүүхдийн сэтгэл зүйн хамгийн хүчтэй дархлаа юм шүү. Ингээд өнөөдрийн подкасттай хамтайсан та бүхэндээ баярлалаа. Эцэст нь сэтгэл зүгээ эрүүл байлгацгаая.